Хүүхдийн урал хагарахаас сэргийлэх 6 зөвлөмж. Уруулын арьс нь биеийн бусад хэсгүүдээс нэмгэн тул хүйтэн хуурай агаар салхи наранд өртөмтгий байдаг. Хэрэв танаа хүүхдийн урал байнга хагараад байгаа бол дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй. 1-р хангалттай шингэн уулгах. 1-3 насны хүүхдүүд өдөр бүр дор хаяж 5 аяга шингэн зүйл уух шаардлагатай байдаг. Гэхдээ энэ нь бүгд ус байх албагүй. Сүү, жимсийн шүс зэрэг эрүүл ундаа, тарвас, шүл зэрэг нь өдөр тутамд авах шингэний хэмжээнд тооцогдож байдаг юм. Хүүхдүүд өдөр тутамд уух шингэнийхээ 30%-ийг хоол хүнсээр авдаг байна. 2-дугаарт гэрээ чийгшүүл. Хэрэв гэр доторх агаар хуурай бол хөлд орж буй хүүхдийн унтаж тоглодог хэсэгт чийгшүүлэгч тавих хэрэгтэй. Бактери хөх зүүсгээс сэргийлж, чийгшүүлэгчийг цэвэрлэх тухай үйлдвэрлэгчийн зааврыг заавал дагаж хүүхдийн гар хүрэхгүй газарт байлгаарай. 3-дугаарт уруулаа далаж болохгүйг анхааруул. Уруул хуурай ашиж хатаад ирэхээр хүүхдүүд өөрийн ирэхгүй хилээрээ долоож эхэлдэг. Гэсэн хэдий ч энэ үйлдэл нь уруулыг илүү их хагарахад хүргэдэг байна. Хэрэв таны хүүхэд уруулаа долоогоод байвал болохгүйг хэлээрэй. Мөн урууланд хуурайшиж хагарсан арьсны үлдэгдэл байгаа бол зөөлөн үстэй шүдний сайзаар хөнгөн үрэх хэрэгтэй юм. 4-дүгээрт хоол идсний дараа амийг нь арчаарай. Уруул хагарахаас сэргийлэх бас нэг үр дүнтэй арга нь хоол идсний дараа амийг нь заавал арчих юм. Хооллож дууссан дараа үед арчиж уруулыг нь заавал хуурай байлгах хэрэгтэй. 5-дугаарт уруулын байлзам хэрэглэх. Байлзам нь уруул хагарах ихэнх үеийн шинж тэмдгүүдийг арилгадаг бөгөөд тогтмол түрхэж байхаа мартаж болохгүй. Мэргэжилтнүүд газрын тос, зөгийн лавтай уруулын байлзам хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь эдгээр сонголтууд нь хүүхдэд хэрэглэхэд аюулгүй бөгөөд уруулыг нь сайн чийгшүүлж, гадны нөлөөнөөс хамгаалдаг байна. Уруул нь нарны хит ягаан туяанаас болж гэмтэх магадлалтай байдаг тул хүүхдэд зориулсан нарны хамгаалалттай уруулын байлзам авч өгөөрэй. 6-дугаарт эмчит хандах. Хэрэв та хичнээн их хичээсэн ч бяцхан өрийн чинь уруул хуурайшиж хаагарч өвдөж байвал зориулалтын эм тосон түрхэлхийг хэрэглээрэй. Мөн таны хүүхдийн хагарсан уруулаас цус гарч эсвэл 5 хоногоос дээш хугацаагаар халуурч байвал хүүхдийн эмчит хандаарай.